Та юу яцгаанда шинэ дугаартаа тавтай амирал. За нэг шинэ өнцгөөс бичиж байна. Бичиж байна уу гэж. Нэг шинэ утаснаас ярьж байна гэдэг шиг. За юу яцгаанда? Юу вэ да? Сайхан яри. За тэгээ да. Хоёлаа чи яг цагаан сарын өмнө тэгсэн. Бичээд цагаан сар өнгөрөөд. За цагаан сараар сайхан шинэлөө. Сайхан шинэлсэн. Онд минь тарган орлоо. Тэглээ. Тэгвөө гэж. Яа, тэгтээ амар сони энэ цагаан сараар би жоохон нэг юм шантрах мэдрэмж авлаа цагаан сараас. Яг би дуртай л та. Юу нь амар дуртай заяа цагаан сард. Тэгээд мэдхгүй энэ жил ерөөсөө өмнө жил барьж байгаагүй их галтай гонд байлаа. Тэснэ жоохон ядарч мадраад тэснэ жил болгон ингэжтэй гэж бодсон чинь амар ядарч байгаа ч юм шиг жоохон юу мэдрэмж төрсдөгтэй байгаа. Чи яаж шинэлвдээ? Би цагаан сараар яг 7 хоног амар гоё амарлаа. Ээж амралтанд явцсан. Тэгэнгუთ ингээд нэг юм очих хөстэй мастай гэсэн юм татлаад үтлээ. Байхгүй ингээд ээж хотод байхгүй бол тэгэл угаасаа хамаагүй шүү дээ. Тэгэл яг гэртээ 7 хоног айгу өөр бүтээлтэй амарсан. Тий, сайхан их цэвэрлэгээ хийж аваад тэгээд би нэрээ битүүнээр анх удаа би бууз хийсэн. Тэгээд бууз хийгээд салаад хийж идээ. Цай чанж угаад яг ганцаараа сайхан битүүлээд. Тэгээд дандаа кино үзээд, сайхан кино үзээд тэгээд хийх ёстой ажлууд исэн. Тэднөөсийгээ сайхан амжуулаад, сайхан унтаад бүр нэг яг юм дан унтаж шивтэж ингэж залхуурч амраагүй. Айгуу гоё үр бүтээлтэй. Айгуу сайхан амралт боллоо. Ойрт ингэж амарсангүй. Гэрэл амарлаа та. Nice. Бид хоёр юу яаж үзээд энэ жил гэртээ нөгөө цомхон ширээ засаад тэгээд аав ээжнийгаа цай уулгаад. Тэр одоо яаны хэмээр юм цагаан сар шиг биш байгаа байхгүй юу гэмдээ. Цагаан сархан бол одоо манад ингээл хүм болгон орж ирж бодлоо гэсэн үг шүү дээ. Хамаатай ойр торны тэмүүт яг аав ээжнэрээ гал өрсөн болохоор цай уулгахал гэдэг идэгэн шүү дээ. Тийм үү. За. Тэгж үзээд тэгээд амар юу гоё л мэдрэмж байлаа. Би ч юм өрсөдөө цаг хашраад байгаа юм жил. Өмнө нь болохоор би дандаа ер нь бол манай аавчир нэг айлын томуудахгүй дандаа нэг 8 хүүхдийн томууд нь заяа. Тэнгүү тэгэл нэг үеэл гээл амар олон хүмүүс ер нь бол жил болгон л хөлөгтэй байдгийг. Тэгэхэд миний статус ч юм болохоор нэг юм туслагч гэдэг статустай байдаг гэсэн баггүй юу? Тогооны туслах юм байна. Төрсөн гэртэй болохоор тэгээ нэг юм салаад малаад байлаа гэхэд нэг юм те жижиг бүгдийг хэрчиж тавьчаад амтлагааг бол ээж л юм. Тэгэл нэг юм эзэн нэг юм тоочийг дандаа ээж хийдэг заяа. Нэг тийм байж байгаад гэртээ нэг өөрөө юм хийж үзсэж зүгээр л нэг юм ээж хэрэгтэй шиг санагдаад ягаад ч би нэг те битгүй. Энэ намд ерөөсөө юм validation алга гэж нэг тийм мэдрэмж төрөөдсөн. Тэгтээ амар гоё юмсэн юм. Тэгээ бас нэг сонир мэдрэмж заяа. Одоо би ингэмээр байгаа байхгүй юу? Энэ жил эмэм аавчиртай хамт шинэлээд тэнгүүд нэг угаасаа хүлтэй байдаг. Тэгээл эмээг ингэд бүр хүл нэмэгдчихэж байгаа. Тэнгүүд ингээд би чи айлын баг штэ. Тэнгүүд яг би ингээд эмээ ээж хоёр дээр хойлоо настай хүн тэнгүүд ингээд хүл ихтэй байх нь мэдж байгаа учраас би ингээд тусламаар байгаа байхгүй юу? Тэнгүүд шиний нэгэн хоёрын чинь ингээд өөртөө очиод нөгөө настай өөр хүмүүс дээр очиод зодголт их шаардлага гарна шүү дээ. Энэ хоёрыг яаж баланслах хэрэгтэй байгаа ерөөсөө энэ жил ерөөсөө ойлгосонгүй би. Тэгээд яг ингээд эрт очиод залгачмаар байдаг тэнгүүд хүмүүс ороод ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд шууд ингээд л үгийн зөрөөгөө гарах хэцүү. Тэгээд ингээд гэрээс гарах гэсэн хэрэгтлээр 2 болчихж байгаа. Тэгээд мэдхгүй амар. Мэдхгүй энэ жил надад амар юм сонин паниктай амар юу байла. Хийж байгаагүй амар их галтгоонд амар их юм хийж үзлээ. Мүнэзэ чин гараа. Тэг би ч бүр тойрхаа. Манай ихч бүр үнэхээр ажлыг бүр тултал хийдэг юм баггүй юу. Тэгээд би бол үнэндээ л ихчийн хайранд арай л дэнд өссөн л дөө. Амар ирэх ерөөс ажил хийж мэдхгүй. Тэгэл ийм ганц залчуур угаахаар ингээд гарбар шалтгаалаад нэг ийм гацэн тойрхон нэг хөвгөн гарахгүй юу би ч. Тэгэл ямар ч байсан төсөөлснөөс бол success. Тэг юу яасан? Нөгөө аавчрын гэрийн обогийн солиод тэгсэн чи яг тавилгатай нөгөө орон сууцанд тасал хийх юм бас арай л үзэтэй тийм байна. Нөгөө тавилганууд наашин цааш нь ингээ хов хоосон багт ингээд сайхан янзлжууд зүгээр шүү дээ. Тийм. Тэр бас жоохон ачаалтайсан. Ер нь л цагаан сар, саяны цагаан сард амар юм бужигнаантай л. Тийм ээ. Цагаан сарын өмнө нэг засвар гэд ярьжсэн аа. Тэгээ араас нь шууд залгаа цагаан сар юм байна те. Вау. Моринд хогоож ихнээс иржүүлчихэд ингээс те. Үнэт ч морь шиг л хонд байлаа юм чи. Ажилдаа орцсон уу? Ажилдаа орцсон. Тэгээд сайхан шинэлчээд аав ээжнэрээ гэртээ сайхан урьчаад шинийн 5 6 гээд гаг болсон баха. Тэгээд гэртээ бас яг 2 хоног
битүү унтаж идээ. Тэгэл ажилдаа орлоо доо. Бас нэг юм асууя. Би саяны яг энэ цагаан сарын 2 3 хоног гэртээ амарсныхаа дараа бодсон байхгүй. Амрын буруу хэв маяг зуршилтай юм шиг. За. Одоо ингээд яна би юу? Би зүгээр асуух гэж байхгүй юу? Ер нь ийм хүмүүс ийм байдгүй. Манайха. Би л ганцаараа ингээд байна уу гэж. Нэг ажиллахаараа ингээд амархаа мэдхгүй юм шиг амар тэнийг ажилдаг заяа. Тэгээ нэг амархаараа буцаж ажилдаа орохоо мэдхгүй амар тэнийг. Би хантай юм байна за. Харин яг тэгээд эцэж штэ амар төвхтэй. Тийм тэгээ одоо жишээ нь саяны ингээд 3 хоног гэртээ байцныхаа дараа би бүр ингээд зовж ажилдаа явж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэгээ бодсон чи би ер нь л ингээд яг шинэ жилийн дараа, цагаан сарын дараа, наадмын дараа дандаа ингэдэг. Тэгэл нэг юм жоох удаан амарчаараа бүр ингээд нэг юм зовж лазантаж ажиллаа эхлүүлдэг. Тэгээ заримдаа баг бүр нөгөө ажилдаа орох цаг маг өөрөө хойшлуулж заваарна. Тэгээд нэг жоохон ажил ингээд нэг юм жигдрээд ирэхээр тэнгүүд бүр ингээд амраад өгөөч гэсэн чи амрахгүй те баг гэртээ ирж унтгал үүрэгтэй болж молчихно. Тэгээ энэ амар юм нормал биш юм шиг санагдаад надаа. Зүгээр л нэг юм хөөрхөн гоё зүв амарч сурах хэрэгтэй юм шүү. Хөдөлгөөж бодлоо. Тийм үү? Мэдгүй би тэгээ сүүлдээ тэрийгэ нэг амармаар байгаа үедээ ингээд амарчж байгаа бол тэгээ тэрийгэ буруутахаа болсон ш. Тэгэхгүй бол ингээд нөгөө илүү амарчлаа гэж бодхоор л бүр нэг юм төвхтэй. Харин тийм. Тэгээд ажил дундуура угаасаа ингээд амаргаа мэдгүй ажилтгаа угаасаа мэднэ. Одоо ингээд яг минийх ингээд урт хугацааны гэхээс илүү яг нэг өдрөөр хэмжүүл заяа ингээд тэр өдөр бүтэн ажилтаа бол ингээд уух идэх бүх юм мартаад ингээд бүх одоо нөөц дээр ажлуудаа хийчээд юм мэддэг ч юм уу нэг тийм жоол тэнэг тийм ажил тэр нь жоохон тэнэг. Тэгмээ ингээд амарчингууд ингээд зөрүүлээд ингээд амармаар л санагдаад тийм амарс яг тэр нэг амарж байгаа хэд хоногтой бол одоо нэг юм guilty байдаг байсан үе бол болчихж байгаа юм. Тэр нэг агуу штэ зөв. Тэгсэн яг нэг юм ажилд орох гээд байгаа нэг юм ихний тэр нэг өдөр вэ штэ. Тэр бүр надад нэг юм үнэ язаалан шиг санагдаад бүр ингээд яагаад ингэж мэдрээд байгаа юм бэ? Зүгээр л ажилдаа явуулдаа. Би нөгөө нэг тэгж ингээд нэг юм одоо амрах хэвээр хоногоос илүү амарчаад ингээд ажилд орох хугацаагаа сунгаж монгоцсон одоо тийм биш тий. Тэнгуут ингээд нэг юм постууд хай таарлан заяа. Тэр нь болохоор ингээд амармаар санагдчихж байгаа бол тэр нь ингээд цаанаасаа чи хүртэх хэвээр бол үнэхээр л чиний би амархыг шаардж байгаа болохоор л чи амарж байгаа гэх тийм олоод уншицсан заяа. Тэнгуут яг ингээд тэр бол ингээд хүн болгондоос зориулагдсан үг биш байгаа байхгүй. Тэр бүр ингээд амар өгтлээ сар 2 сар ингээд тасралтгүй амарсан хүнд зориулсан постыг би очиод уншиж байгаа байхгүй. Тэгэл надад тийм пост мост уншчихас жоохон өөрийгөө тэгэж гэж толгоогоо илжээс жоохон хаяа дэмий юм шиг санагцсан. Тэгэхгүй бол яг өөр хүн зориулсан пост олж уншснаа л тийштэй би гэж явчихж байгаа байхгүй. Тийм. Тэгээ өөр чин би тэгээд айгүй гоё цаанаар амралтаар амар гоё кинонууд үзсэн. Гэхдээ подкаст нэр ярихгүй. Мох тий. Зөв юу үзсэн ярих юм уу? Би бас хөөрхөн 2 3 хоног унтчих амрахта хөөрхөн юм үзсэн. За юутаж би нөө 9-д үзэрэй гэд хэлсэн Housemaid үзсэн. Housemaid үзээд яг би нөө трейлер гэхээр нь жоохон трейлер төрлийн кино. Тэгээ би жоохон яагаадсан байхгүй юу? Гэртээ ганцаар болохоор үзэхэд гэж бодоод. Тэгээд ягаад ч юм үзэх юм сүлдээ олдохгүй болохоор нь үзье гэж бодоод. Тэгээ ингээл амар сонирхолтой заяа. Тэгээ би ингээд дундуур нь бүр гэл ингээд нэг юм үзээд тэгээд плот твистүүд нь яг зарим хүмүүс бол гадралчих واخ. Яг бодож ирсэнээс өөр гэхээс илүү зөөр сонирхолтой. Тийм. Тэгээд Housemaid айгуу таалагдсан. Өөр үзсэн киногоо би яг юу рил дээр хэлмээр байна. Тийм ярих кино. Би тэгээд нөгөө оны ихний дугаар дээр нөгөө баахан дэвтэр дүүрэн зорилгоудаа танилцуулсан шүү дээ. Тэгээд тэрний маань нэг нь контент хийх байсан. Тэг яг бас контент хийсэн юм. Пост хийсэн тийм. Тэр стэжгүй шүү. Тэгээд өнгө бүр үнэхээр гоёсэн. Тэгээд одоо болохоор рилүүдээ миний цагаан сарын зорилго болохоор ажиллаа хийх давхар нөгөө рилүүдээ хэдийг бичиж хадгалчихъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд нэг 2 удаа бичиж үзээд болж байгаа боловчиг одоо би ингээд хүнд ингээд энэ киног үзээрэй гэдгийг ингээд спойлергүй хэлж өгөх зорилготой байгаа байхгүй юу. За. Та хэд ийм кино санал болгоё гэд тэрийг ингээд спойлергүйгээр гэхдээ хүнд үзэх сэтэл өгөх хэрэгтэй болчих жоохгүй юу. Тэнгуут тэрний ингээд нөгөө скриптийг биччихээн гут ингээд спойлертай болчихно. Тэгээ тэр хэсгээ хасчингууд сонирхолгүй болчиход байгаа юм шиг. Харин тийм. Тийм. Тэгээд яг тэрийгээ үзэж яагаад тэ ямар ч сан ярих эхний 5 киногоо олцсон. Тэгээд тэднээсээгээ бичээл
байж байгаа. Кино олсон гэдэг чинь бас амар том төвшин. Амар гоё кинонод олсон би бүр яг тэрэндээ амар happy. Үнэхээр үзвэл гоё. Гэхдээ яаж спойлергүй үзэх сэтлэх вэ гэдэг юм байна. Яг тэгдэж шүү. Нүг Univision промо дээр нөгөө ингээл нэг 4-5 сууж байгаа л нэг кино танилцуулдаг байхгүй. Тэрэн дээр ингээд битих спойлер дөрөө гэл цаанаас нэг юм гайдлаар нь 90 тэгэнгүүт ингээд бүр ингээд бодоо наач нэг яаж сэтэл үүсэхгүй л тэрээс хэцүү шүү. Гэтэл яг нэг юм контент дээр надад айгүй хэцүү байна. Одоо миний хийдэг ажил контент хувьдаас ингээд контент хийх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээд шаардлагатай байна. Perfectionist гэдэг яг нэг секунд л нэг юм таалагдахгүй болчвол тэр ингээд нэг бол устгаа дахиж бичээд идэтлэх. Эсвэл тэр хэсгээ асуул утга санаа нь өөрчлөгдөж юм шиг гэдэг. Тэрэн дээр л жоохон хэцүү байна. Тэгээ ингээд нэг оруулаад ингээд амар хөөрхөн штэ. Манай подкастыг сонсдог хүмүүс нөгөө амар хөөрхөн комментод бичдэг. Би бүр тэнд ингээд бөмбөрөө. Наваг ингээд буцалгаал нэг усцлангууд ингээд хөөснө бөмбөрдөг шиг би яг тэгээл байждаг байхгүй. Тэнгуут яг тийм комментууд ирээд эхний нэг ганц хоёр юу орчуул ингээд явандаа тэр юу багасчих бах. Тэнгуут эхний нэг хоёр эпизод дээр жоохон ингээд тийм. За яах вэ харин их баха. Харин яг тэгдэм аа. Би сая нөгөө юу байсан 2-3 хоног амрахтаа тэр нөгөө нь юг Game of Thrones ертөнцийн үед ихтэй хугацааны хувьд арай өмнө нь болцсон үйл явдал байгаа байхгүй. Night of Seven Kingdoms тэрийг үзсэн. Тэр бүр ер нь хөөрхөн байсан заяа. Үзээрээ. Тэгээ жоохон буруу хүлээлттэй үзсэн байлээ би болохоор House of Dragon ч юм уу Game of Thrones шиг нэг юм улаан ангитай тэгээ нэг анги амар удаан цаг маг гэж бодож эхлүүлсэн байхгүй. Тэгсэн чинь нэг дор бүгдийг үзээд дуусгачихтیں۔ 5 билүү 6 ангитай тэгээ нэг анги нэг 30 минут. Тэгээ амар хөөрхөн байсан. Амар хөөрхөн байсан ёо. Юу байсан? Нөгөө Netflix дээр Art of Sarah film. Art of Sarah тэрийг үзсэн. Харсан юм байна дэжгүй. Тэр юу ямар төрлийн кино юм? Романтик бол биш юм те. Инээдми юм бол биш. Инээдми юм бол биш. Жохон триллер. Гэхдээ тэрний нөгөө гоо санаа нь юу юм бэлээ? Нэг хүний пост харсан чинь нөгөө Солонгост яг босон нэг юм хэрэгээс үндэслээд хийсэн гизэн байсан. Тэгээд киноны гол агуулга нь болохоор спойлер дахгүй ярил гэшнээс амар юм luxury high fashion ийм нэг амьдрал байна да. Тэнгүүд тэрний цаана ер нь бол товчхондоо нэг эмэгтэй хурамчаар ийм luxury identity үүсгээд тэгээд яа тийм киноны гол агуулга биш аа. Нэг хүүхэд гэснээс тэр хүнийх нь хамааралтай хүн. Тэр гол дүрийн эмэгтэй нэг ерөөсөө нэг тийм иргэний бүртгэл байхгүй. За өөр хүн болч жүжиглээд явт юм уу? Тийм. Тэгээд ерөөсөө огт байхгүй хүний дүрд орж хувраад тэр хүн ихтэй нэг өөрийнх нь ингээд амьдрахыг би ийм байхыг хүсдэг гэдэг хүн нагаад байгаа байхгүй. За. Ойлгож байна уу? Тэр хүн иргэний бүртгэлд байхгүй. Тэгсээр нэ амьдрал дээр огт байхгүй хүний дүрд тоглох юм. Тийм. За. Тэнгүүтлээ тэр нь бүр ингээд амар амжилттай яваад амар олон хүмүүсийг ингээд луурдаад сүултээ бүр өөрийн гэсэн брэндтэй болоод тэр брэнд нь бүр ингээд амар лакшри цүнх мөнх заяа. Бүр нэг цүнх нь хэдэн сая $10 молорч хүртیں۔ Тэгсэр тэрийг ингээд хүмүүс мэдээд авааддаг. Гол нь луурдаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа хэрнээ цаана тэр цүнхүүд тийм айдентитийг тэр хүн үсгэж чадж байгаа байхгүй. Ерөнхийдөө нэг юм хүмүүсийн юм инфлюенсийг тийм бинж watch хийж байгаа шалтгаан нь болохоор энийг тэгэхээр хяалцсан бол гэл энэ тэгвэл хизээ хөгцсөн юм бол гэл нэг юм хэргийн эзэн нь ингээд тайлагдахгүй яваал тэгээд өсвөлийн анги дээр очдөг байхгүй. Хэдэн ангид? 8 билүү? Хотлоор ч нү? Таны тиймэрхүү л. Тэгвэл үзье. Тэгээ Солонгостой болохоор нэг юм цагны тим брэнд байсан юм уу та? За. Гэтэ үйлдвэрлэл нь ингээд хятад мэттад ингээд энэ тэнд ингээд жижиг түгээдүүдээ хийлгүүлээд тэгээд Солонгостой хүсраад тэгээд юм high fashion гэж зардаг. Нэг тийм цагны брэнд байсан гэсэн. Тэгээ бодит юу юм уу? Тийм бодит кейс гэсэн. Гэтэ яг кинон дээр бол тийм цаг гарахгүй л те. Яа, саяны хайрын кино гэдэгт арай л ярьжлаа. Тэр нөгөө нэг өмнө кино ярьдаг дээр би нэг Jeremiah Conrad хоёрыг юугээ яриад байгаа юм бэ? Миний дуртай кино гэцэл харин тийм нэг товч ярихаар тийм аа. Sorry. Яа. Им тэрэг мэрэгт дуртай. Чүд трейлер дуртай бол таалагдах байх гэж бодож байна. Тэр нөгөө нэг кино ярьдаг, кино сонгодог юун дээр үгүй дүр сонгодог дугаар дээр чи нэг солонгос кино ярьсан да. Тийм. Past Lives уу? Past Lives-ыг үзсэн шүү нэрээ. За, ямар байсан? Амар хэцүү байсан. Хоёлаа яагаад бүр ингэж амар санагдаад. Амар хэцүү байсан. Миний ярьснаас хэр юу байсан?
Зүрөөгүй. Тийм. Тэгээд тэр киног чинь би үзэхэд хайгаад болохгүйсэн байхгүй. Тэгээд цаансараар болоод тэгээд би яг нөгөө нэг постерыг хараагүй шууд ингээ үзэж байгаа штэ. Тэгээ чиний ярианаас надад яг нөгөө 3-4 маань ямар царай зүстэй вэ гэдэг нь амар сонирхолтой байсан байхгүй юу? Тийм. Тэгээд би яг амар хэцүү байсан. Яг төгсгөлийн стен бүр амар хэцүү байсан. Нөгөө хайртай залуугаа гаргаж өгөөд тэгээ буцаж гэрлүүгээ харж байхдаа уйлаад нөхөр дээр очиод тэгээд нөгөө хойлоод тэрэн дээр яг хэнийг сонгох уу гэд нэг юм сайн эргэлзээтэй юм шиг байсан чинь би тэгэл яг нөгөө Аз залуугаа л сонгох юм шиг надад санагдсан шүү. Тийм үү. Чи тэрэн дээр юу ядчих туугасаа нөгөө Аз залуугаа X-ээ сонгоно гэдэг шүү. Тийм. Бас сонирн байгаа тэр. Амар сонио. Гэхдээ чи би болохоор тэгсэн штэ хэрвээ нөхрөө сонгочвол нөхөр маань намайг дараа нь ингээд муудалцуул ингээд тиймут чи болохоор тэр нөхөр тийх нөхөр бишээ гэдсэн да. Надад тэгэл нөхөр юм шиг санагдсан. Тийм үү. Нэг юм цаанаа нэг юм амар уур байгаадсан. Тэгээ тэрийг илэрхийлэхгүй байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд ингээд тийм амар их ингээд төвчээр нэг өдөр тесрүүл яг алцах юм шиг санагдсан. Тэгээ вижуалны хувьд ч гэсэн ер нь бол мохтэй. Яг сонголтоо царайны хувьд тийм хайртай залуугаа сонгох юм бэлээ. Их ч айгуу гоё хичлээ шүү дээ. Тийм хөрх юм битээс. Харин миний тэр хэлсэн мэдрэмж чам төрсөн үү? Нэг юм кино үзэж байгаа юм шиг биш нэг юм. Ерөөсөө тэр хүний хажууд камер байхгүй юм шиг. Тэр мэдрэмж гоё байсан. Яг нэг гоё амьдрал үзэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд миний түрүүний нөгөө солонгос гэдэг нь чи нэг кринжлээл үзэжсэн гэд Dynamite kiss үү? Би бас тэгээд кринжл гээл хүлээгээл байсан хгүй юу? Тэгээ амар дайжгүй. Гэл. Тэгээд яг яванда кринжлээ гэлээ. Тэгээд яг сүултээ үнэхээр нуршаад агаад тэгээд дуусгаагүй. Харин тийм. Харин уул нь бол хөөрхөн л юм л. Намаа яаж хахад яг үзэж хахад нэг 7 хоногт 2 ч үлээ анги минь гараад тийм хүлээлгэсэн хгүй. Тэгээд ингээд хүлээж жагаад үзэнгүүт ингээд час хийсэн юм гарч байгаа нуршаад байхгүй кринжлээд бас нуршаад харин за дуусахгүй юм байна. Харин ихэндээ амар хөөрхөн хэлдэг. Харин Housemaid-ийг та хэд бас үзээрэй. Гурлаа дуусгаад үзгүү. За. Тэгээд хандаад тэгтээ яг нэг амар ингээд нэг юм дурлцсан бүр ингээд highly recommend хийгээд байгаа киног хамт үзэх бүр үнэхээр хэцүү байна. Яагаад вэ? Өмнө нь юу үзлээ? Тэгээд яг кино дуусч аандаа төвшөө дээрээс. За ямар санагдав? Brooklyn үзлээ. Тэсэж төвшөө. Угаасаа гост бүр хийжсэн тийм ромком ч юм уу драма төрлөн кино үздэггүй шүү дээ. За чи тэгээд би болохоор бүр ингээд нэг юм дэ чамайг ингээд ургаж болохгүй гэж бодоод бодож байгаа л нэг юм хэлсэн юм а юу ч хэлээд тэгсэж аана. Ийм юм хэлж байгаа ийм гоё кино хаач чинь. Тэгэл та хоёр хоёлох нь үзээд надад хэлээрэй гэсэн. Чи юм гэсэн аахгүй нэг 10-аас хийдүү гэсэн аахгүй. За. Чи би нэг 8-10 хийчихлээ. Тэгсэн чинь бүр 10 кино хаач чинь. Тэгтээ Housemaid чинь яг тийм романтик бол биш шүү дээ. Драма триллер юм чинь бас төвшөөд. Төвшөөд таалагдчих байгаадаг байна. Зя өөр чи юу байгаа лээ? Тэгээд нэр юу яасан? Бид хоёр нөгөө дэлгүүрийнхаа аккаунтыг нөгөө дахиад нээгээд өнгөрсөн дугаар дээр ярьсан шүү дээ. Тэгсэн чинь бас арай боломжгүй юм байлээ л те. Бид хоёр ямар ч сан дахиад юу хийх гээд өгцөн. Тэгээд under review гээд ер нь жоон хүлээлгэх юм шиг үлээ. Тэгээд тэр нь одоо нөгөө дахиад аккаунтыг чинь сэргээгээд өгөө эсвэл ингээд сэргээж чадахгүй гэдэг хайрыг хүлээх юм билээ те. Хүлээхгүй дахиж нээх юм бол нөгөө ижил төстэй аккаунт гэдэг дахиад устгах магадлал өндөртэй гэсэн. Ирсэн гутлнууд л жоохон сонир бол. Харин тийм тий. Уг нь яг нэг юм өвлийн яг үдид өвлийн төгсгөл үед өмсвөл их хөөрхөн пафарнууд байсан юм. Тэрийг үл одоо YouTube-ийн шортуур биелэн дондор биш подкастын дондороо зараад үзсэн. Гэ хавс хойлонгийнх нь юм чи болохгүй юм байхгүй л. Би нэг амар сонирхолтой пост биш
Манай найз нэг юм амар феминист эмэгтэй байхгүй юу? Тэгээд нэг юм closed story оруулсан байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингэсэн юм. Эмэгтэй хүн ингээд өөрийнхөө биеийн аль нэг хэсэгт итгэлгүй айгүй олон хүн байдаг. Тэрэн дундаа яг нөгөө одоо vaginal хэсэгтээ итгэлгүй ч юм уу те эсвэл тэрнийхээ харагдах байдалд амар санаа зовдөг. Тэрнийхээ харагдах байдлыг муухай гэж боддог тийм төрлийн эмэгтэйчүүд амар олон байдаг. Тэгээд хэрвээ яг тийм гэж бодож байгаа бол энэ сайтыг ороод хараарай гэд. Тэгээд нэг юм 2 илүү 3 сайт эсэхгүй. Тэгээд би нэг нь рүү н орж харсан чинь чи тэрийг харж исэн байж магадгүй л тэр нь болохоор юм олон төрлийн эмэгтэйчүүд ингээд тэр хэсгээ ингээд нэг юм үзүр шиг болгоцсон гэх юм уу. Нэг баримт шиг хан дээр баримт шиг болгоцсон. Тэнгуут тэн дээр яг ингээд янз бүрийн хэлбэртэй байдаг мэдэг гэдэг санаа заяа. Тэгсэн чинь нөгөө сайт нь бүр яг ингээд бодит зураг байдаг. Оо тийм үү. Тий одоо ингээд цагаан, хар, бор бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдийн vagina байж тгий заяа. Ингээд зургаараа. Тэнгуут яг хэрвээ өөртөө итгэлгүй байдаг эмэгтэй тэр нүсээ ингээд ороод харуул эн чи ингээд бүр яг хэвээ юм байж тэгээд гэж бодмоор заяа. Тэр амар сонирхолтой. Тэгээд ингээд дараагийн сторийн дээр болохоор ингээд нэг юм гадаадд амьдардаг. Тэгээд нэг 3 4-лээ тэндээ ингээд гадаад найзуудтай байна л та. Тэгээд би тэгэд ингээд өөрийнх минийх юм гэж ингээд харуулж чадахгүй штэ. Тэгин гут ингээд тэр ингээд баахан зургнуудаас минийх одоо имэрт байхгүй юу. Тэгин гут чинийх ямар юм гэд ингээд хараад ярьсан гэд заяа. Тэгээд нэрээ энэ нас ингээд амар сонирхолтой сэдв биш гэж бодод. Тэгээд тэр сайт амар сонирхолтой. Миний харжсэн болохоор би яг тэгжсэн заяа. Би бүр ингээд oh my god. Яхаараа минийх энэ хорвоо ертөнц дээр ийм байдаг билээ гэж боддог байсан аахгүй юу? За. Энэ одоо гэж боддог байж байгаа. Тэгээд бас нэг хүн л рекоменд хийжсэн. Миний харж байсан болохоор illustration шиг. Яг бодит зураг бол биш заяа. Тэгээд бодит зураг гэсэн чинь надад бүр вау гэсэн. Харин тийм. Яг ийм яг бодиттой юм шиг тэгсэр нэ illustration байсан аахгүй юу? Миний харсан болохоор. Тэгээд би тэрийг харчаад зүгээр исэн юм шүү дээ. Харин тийм. Яг тэгж бодож байсан юм. Харин тийм. Тэр бодит зургуудыг хараад яг би өөрийнхөө амар адилхан хоёр хүнийхийг харсан аахгүй юу? Тэгэл гэж бодогдоод гэхдээ амар сонирхол юм байлээ. Одоо юу гэж ярих вэ? За энэ талаар би нэг амар нэлээд ястагт ярьж чадахгүй юм байна. Ингээд надаа тэр болон чи өөрийнхөө талаар ярих гэдэг юм уу? Үгүй. Одоо ингээд надад тэр зургууд одоо тэр vagina хэсэг чинь ингээд биднэрт гэхээс илүү бас найз залууд ч юм партнерт хамаатай зүйл байгаа шүү дээ. Тэгмээ яг эрэгтэй хүмүүсийн бодол ямар байдаг надад амар сонин санагдсан байхгүй юу? Одоо ингээд ямар хэл одоо таалагддаг төрөл гэж байх юм. Тэн дээр жишээл өнгө, эсвэл хэлбэр хэмжээ. Тэгмээ яг ямар нь таалагдах хэвтэй юм. Эрэгтэй хүмүүст яг юм таалагдахгүй гэдэг юм байд юм уу? Тэрэн дээр гэж бодогдоод тэгэл партнерт таалагдахгүй байвал тэгэл fuck you. You don't deserve it гэжтэй. Тийм л дээ. Би болохоор ингэж боддог байсан санаж заяа. Ойтон байсан баг. Бас л нэг юм царай цусны хувьд эмэгтэй хүний нэг юм нөгөө beauty стандарт хэрэгдэдэг юм шиг тэрнтэй ижилхэн нэг юм те ягаамаа те juicy муси те тийм л байвал эрэгтэй хүн таалагдана гэдэг бодолтой заяа. Тэнгүүтлээ өөрийгөө харьцуулснаа яана энэ асуудал юм бэ гэж мэгж бодсноо тий цариулах мариулах ясээс гэж бас юм хайж үзээлтэй тэгсэр нь бас яг нэг юм үйлчлэг авчиж чадахгүй тий бас риск штэ тэг тийм үе бол байсан тэгээд тэр нас дээр амар төлөөсөн юм штэ амар юм бэ тийм үү тий орж үзээл нормал байсан биш тэгээд амар тэрнээс өшрөөсө бодог юм штэ тэг яг өмнөх харилцаагаа ботхолоор одоо тийм юм яг үндэ яг тулаад ирэхээр амар хамаагүй л байдг л та гэхдээ би бас ингээд огт тэр тухай бодгоо байцсан байсан чинь team сайдгийн тарснаа буцаад амир бодогдоод эхэлсэн. Сингл хүний л бодол энэ найз минь тийм ээ. Тийм ээ наа. Би ч тэр сайтыг харуулах уу? Тэгэл та. Тэгээ ингээд үзээл юмэр сая. Гэл. Юу үзээд байгааг арсч баах вajайна үзсэн. Би юу яжсан бэ? Бас оюутан бах та. За. Анхудаа эмэгтэйчүүд имлэг орчихсон заяа. За. Магадгүй нөгөө манай эрүүл мэндийн боловсрол лидертэй хамаатай л байх. Тэгээд нэг юм ээж нэр ихч нэртэйгээ бас нэг тийм амар илэн талангуй бол биш те. Чи тийм байж чаддаг. Харин тийм те. Ер нь ярилцж байгаагүй. Харин тийм те. Тэгээд би анхудаа дөнгөж оюутан болоод эмэгтэйчүүдийн имлэгт үзүүлжсэн санаж байна. Тэр үед миний үзүүлсэн эмч миний охины уруулч ямар сони гэж хэлжсэн байхгүй. Тэгээд би гэд тухай үедээ тэгээд дараа нь яг
нөө эмэгтэй хүний хувьд яг чи бас тэгж болсон нэг олон имлэг олон эмчтэр очиод юмэр санагддгүй шүү дээ. Яг л тийм. Тэгээд би тухайн үед ингэж хэлж болохгүй шүү дээ энэ эмч гэж би өөртөө бодож байгаагүй зав. Тэгэл тийм байна гэж бодсон. Яна миний урал юм сони юм байна л да. Гэв тухайн үед тэгээ бодсон дэлгсэн явж байгаа юм зав. Тэгээд тэр эмч дээрээ л ингээд monthly check up хийлгэхийг би хүсэж байгаа шүү дээ. Тэгээд явж ирсэн аа. Тэр эмч яг настай л ихчил байсан л да. Тэгээд тэр ихч болохоор одоо бодоход дараа нь ингээд хидэд удаагийн уулзлын дараа яг хэлбэрийн хувьд биш. Нэг юм эрүүл байдлын талаар ярьсан байхгүй юу? Миний уралыг ойлгож байна. Тийм. Тэрийг нь би тухайх үедээ зүгээр л ингээд миний урал сони юм байна гэл ингээд шууд нэг юм sexual юм дотроо үзэж байсан. Би тэгэхээр секстэй бой байна ч юм уу нэг юм. Жижигсэн. Тэгээд миний бэлгийн амьдрал гэж нэсэн. Маш хожиг байсан. Тэгээд энэ холбоотой ч биш магадгүй гэж нэсэн. Хэрвээ 10 жилийн ч юм уу эсвэл ингээд early 20 те дөнгөж 20 гарч байгаа маяг охтууд маань сонсож байвал эмчит үзүүлэх нь их тийм амар ичмээр санаа зовмоор юм биш. Тийм болохоор аль болох эртхэн ихчтэйгээ найзтайгаа үзүүлж байвал зүгээр. Тэгээд бас одоо ингээд эмэгтэй найзуудтайгаа хэр ингээд яг юм өөрийнхөө важайнагийн талаар хөхний талаар ярилцдаг байсан юм. Энэ бас амар сонин юм. Эсвэл хоёул амар ижил юм уу? Мэдгүй би зүгээр яг анх удаа энэ тухай хүнтэй ярьж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоорс ингээд яг ам ивлэхгүй ингээд үг ивлэхгүй байгаа байхгүй юу? Яг удаа важайнагийн уруулыг чамд ярьж байна шнэс. Тэнгүүд ингээд эрэгтэй хүмүүсийн яриаг сонсохоор заяа ах нар махны яриаг сонсохоор ингээд зүгээр багасаа л бүр ингээд тийнейж байхдаа ингээд би биний хийгээ ингээд шээж мэж яхад нараад харж марчдаг шүү дээ. Тэнгүүд ингээд нормал юм. Ямар ч хэлбэртэй байж болтго юм байна гэдэг ойлголт ядаж ингээд багаас нь үүсчдэг байхгүй. Тэнгүүд эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүнд тэр мэдрэмж амар хожуу суудаг юм шиг байна. Би одоо эрэгтэй хүмүүс шиг би бинийхээ харалтаа цугаад байгаа ч бас аашаа юм те. Тэгэх боломж ч бас арай бага юм та. Амар их чүцэдэг шаардах гэдэг. Ядаж амар хөдөлгөөн шаардах. Эрэгтэй хүн чинь бол ингэ шувтлаад болоо те. Йоо. Тэгээд юу яагаад гэрийнхэнтэйгээ ярих боломжгүй бол найзууд хоорондоо ярих нь амар хэвийн баймаар юм тий. Жохон доо. Аль нь чамд амар тийм тухтай санагднууд тий. Ээж байж болно, нэгч байж болно, найз байж болно. Ямар ч байсан л нэг юм ярих тухтай тийм хүний яагаад өнөөдөр амыг ивлэхгүй байна гэсэн юм. Би тэгээд ингээд охин охинтой болвол яг юм бэлгийн боловсрал гэдэг юуг бүр ингээд нэг юм тэр амар сайн ярьж өмөрөөд шүү дээ ингээд. Тэгээд яг хэрвээ охинтой болвол бас ингээд тиймэрхүү зүйл ярих хамгийн ихний сонголт нь бий байгаас гэж амар бодогдоод байдаг шүү. Йоо би бас нэг юм санчлаа. Намайг 10 жил байхад манай ангийн охин сони юм. Яагаад л ингээд биний юм зам ярьж өмөрхээр ингээд нэг тийм муухай юм мэдрэмж юм шиг хүлээж аваад тэргээ ингээд бүр ингээд хүм мэдчихгүй гэж нууж байгаа. Тийм мэдрэмжтэй яагаад төрдөг гэсэн юм бэ? Сони юм. За тэгж явж байгаад тэгсэн чинь манай ангийн охинд нэг амар юм нүүрмгийн охин байдаг гэсэн. Тэр охин амар хөрхөн чиний биний хий зарсан бай гэж юм бэл. Чи би бүр ингэ хичээл явдаг заа. Нүүр оглаа. Oh my god гэж юм бэл. Нэг юм ярьж болохгүй юмны талаар ярьж байгаа юм шиг. Тэгснээ тэр охин ингэ нэг юм үс хагалж байгаа байхгүй юу миний хувьд. Тэгээд тийм юмны талаар ярьж ирсэн аа. Миний бидний юм саяхан ирсэн. Тэгсэн чинь надад ээж ингэ юм тэмдэглэлийн дэвтэр өгсөн гэл. Тэгснээ чи нэг унших уу гэлцэн. Тэгсэн чинь миний санаж байгаагаар би бүтэн санахгүй байгаа ч гэсэн ингэ ээж нь охиндоо ингээд нөгөө өөрийнхөө биений юм иржсэн талаар ингээд тэмдэглэл дээр ингээд бичээд ийм үед ингэдэг гэдэг нөгөө ярилцахад ингээд face to face хийхэд жоохон юм эвгүй ээж магадгүй. Гэхдээ чамд уншуул амар байна гэж бодоод ээж нь чамд бичиж ийна гэдэг утгатай юм биччихсэн юм. Тэр надад бүр амар хөрөмсөн за. Тэгээд надад амар хэрэг болж байсан тэр. Тэгээд би тэр үед чинь ихт баг ээжд хэлж байгаагүй санагдаж байна. Тийм. Яг ихчэд хэлээл би ингэж өгч байгаа байна. Oh my god, too much blood. Тэгж ихч тэлжсэн санаж байна өгчээсэн. Тэгэд ерөөсөө тийм амар юм нээлттэй ч юм уу ярилцчихсан. Огт санахгүй нь баг яриаг баг. Тэгээд тэр дэвтэр надад манай тэр найз надад уншуулсны ачаар надад тэгээд юм ингэдэг байх нэ. Ингэж сольдог байх нэ. Ийм хэлбэртэй байвал зүгээрээдэг байх нэ гэж минийгээд бүр тэр амар хөрхөмс. Тэгээ би яг том болоод охинтой болов. Охинтой болол яг тэгнэ гэж боддог болсон юм. Миний 7 илүү 8 дахь ангид ирж ирсэн заяа. Тэгээд яг ингээл нэг өдөр
гадаа тоглоал ороод ирсэн чи. Төрсөкөн дээр нэг юм нойтоо өргөөл. Тэгэл яасан чинь цус. Тэнгууд шууд нөгөөрөөс ээжийг дуудаж байгаа шүү дээ. Тэгэл ээж ирэл юмна зүгт. Тэнгууд минийх чи ингээд амар бага ирдэг заяа. Одоогор гэтэл яг анхны ирэл бараг 14 мөрөө хоног ирлүү. Ингээ амар удаа ирээд тэгэд яг би тэр үед зүгээр ингээд юм би чи ингээд ангийнхаа хамгийн идэвхтэй нэг юм амар манлайлагч гэдэг шиг тийм охин байжснаа. Яг ингээд биний мэрсэн чинь би бүр ингээд яг ингээд бүх юм ингээд даун болсон. Тэгээ би ингээд амар өөр хүн болчлоо. Би бараг л ингээд болохгүй юм хийчлээ. Гэдэг шууд мэдрэмж төрүүл амар чимээгүй болж малал. Гэхдээ би ингээд ангийнхаа охтуудыг амар сайн ажилдаг заяа. Миний биений юм дууссан чинь яг манай ангийн охин яг над шиг юм зан гараад эхэлсэн байхгүй. Тэгээ би яг очиод асуужсэн байхгүй ингээд чиний ингээд юм биений юм ирсэн юм уу гэдгсэн чинь тийм минийх ингээд тэгээд ингээд өөр манай ангийн охтууд ч бас ийм юм байна гэж бодсон чинь ингээд буцаад хэвэн болж байгаа юм чи. Тэгэхгүй бол ингээд би амар буруу юм хийсэн юм шиг мэдрэмж төрөөд би ингээд нэг юм төрүүлээд том болж байгаа юм шиг. Тэгмүүд ингээд нөгөө хөх ургах гэл тэн дээрээс амар хэцүү ялангуяа ангийн эрэгтэй хүүхдүүд амар түүхтэй ингээл чи том хүүхдээ чи жижиг хүүхдээ гэл амар. Тэгээ минийх ингээд яг юм дундаж заяа. Тэгмүүд би ингээд ангидаа айгу том бихтэй хүүхдээс ахгүй эрэгтэйчүүдээ бодволж гисэн. Тэгмүүд ингээл чи амар том хүүхдээ гэл. Тэгмүүд би бүр ингээд дарч ингэж юм боодог заа юугаа хөө бүр амар сэлэтэй бас хэцүү шүү тэр юунууд сонно. Тэгэд би бас их тэгж боддог гэсэн зав. Одоо болохоор яагаад тэгж ургуулаач. Тэр дарч боосныхоос нөлөөлдөг л. Тэгээд нэг юм тэрийг мэддэгдүүлэхгүй гэж илт ингээд юм пост өөрч өөр болж ирсэн санаж байна. Тэгээд яа. Тэгээд хинч миний хүүхийг том гэж хэлээгүй бол би зүгээр асуудалгүй л байхаар тиймгут ингээд бас яг тэр хүүхдүүдээ л бас мэдлэггүй юм л да. Тийм сэтлэх хэрэгтэй хүүхдүүд. Тэгэл өөртөө ингээд үсч мөсөөл өөрсдийнхэн сахал махал ургаад ирэхээр тэр хүүхдүүд бас нэг арай ондоо болж ирэхээр хүний гадаад төрхлөө орхоо болдог. 10 жилийн хүүхдүүдийн өсөлт амар сонирхолтой шүү дээ. Яг дундаа ингээд тогтууд амар өндөр нэг юм хүүхэн ургаад ирэнгүүт хөгүүд иччихэж. Тэгэл яг 9 мөс рүү ороод ирсэн чинь нэг юм амар том залуучууд болж малцсан. Сүүлд яг нэг вакс хийх гээд вакс хийдэг газар нь болохоор үнэхээр сайн хийдэг заяа. Ингээд өвдөлт багтай амар гоё хийдэг. Тэр чинь Вьетнам явд юу өмнөхөн байхгүй юу? За. Вакс хийх гээд ордохгүй нөгөө газар руугаа. Тэгсэн чинь ингээл нэг хүн ингээл хөрхөн хийцдэг штеп. Чи гуруулаа ороод иртээ. Oh my god. Тэр ингээд нөгөө бүтэн биеих байсан л та. Тэгтээ гуруулаа. Гэс тос гэж орж ирснээ ингээд хопозаад ингээд ажиллаа ирээд. Тэгээ уул амар мэрэгжлийн салон хэрнээ. Тэгээ тэр нэг ингээ хэвэн бол биш үсттэй те ингээд нэг юм ажиллаа хийж байхдаа ингээд нэг юм хов яриад тахлаар тэгээд ингээд нэг юм тиймгот ингээ гуруулаа орж ирээд хийжээ гараа явахаар яг гуруулаа миний талаар ингээд яар энэ охины юм байла маяла гэд цаашаа яриад явчих юм шиг мэдрэмж төрөөд тэгсэн чи яг миний хамгийн анх бикини вакс хийлгэжсэн газар тэр ихгүй юу. Тэгээд яг тэрийгэ хийжсэн их чинь бас амар зөөлөн гартай нэг ч үгүй. Яг тэр их ч өөр хоёр хүнтэй орж ирж хийснээ миний арсыг чи вакс хийлгэчихээр айгу цэвэрхэн арст болчт юм биш гэж авдیں۔ Тэгээд би яг тэрнээс хойш би ингээд вакс хийлгэхэд амар итгэлгүй болоод ингээд гэрийн аргууд амар их туршиж эхэлсэн. Нөгөө гэрийн юм аль биеллаа газар гэлтэй. Тэр үйлсгийн газруудын тэр ер нь амар юу вэ? Өөрсдөө ойлгохдаггүй мүү, мэдэрдэггүй мүү ерөөсөө мэдгүй. Чиний яг саяны хэлдэг нөгөө одоо жишээ нь сормуус ч юм уу тий. Бүр маникюр хүртэл надад тэгсэн нэгдэж чинь тийм хажуудаа байгаа нөгөө өөр артистаа ингээд юм хомо бацаад эсвэл яг ажиллаж байгаа газараа муулж зулаад байгаа хүмүүс надад бүр амар тэнэгсэн нэгдэж тий. Юу гэсэн намайг илүү цагаар ажиллаж наад юм аа тийм чадахгүй гэж хэлсэн би өдөр гэж бүр. За энэ байна. Oh wow. Бүр ийм. Oh wow. Амарсан нөө. Амар реакшнтэй үзчихлээ. Гэтэ wow багаз. Тийм ээ. Яа бүр яг зүгээр яг бодтой зураг юм штэ. Тийм яг зураг. Амарсан. Бүр хоёр үнцгөр юм. Яг урдаасаа. Яг урдаас доороос. Тэгээд энэ сайтыг авмаар байгаа хүн байвал description дээр оруулчих. Ер нь манайхан үзэх баха. Би болохоор ингээд надад хэлбэрт нь асуудал байхгүй, өнгөнд нь асуудал байдаг. Өнгө нь болохоор минийх ингээд яг миний арьс ингээд ер нь юм цагаан заяа. Гой мо хэсэг бүр цагаан. Тиймгут яг ингээд яг энэ хэсэг дээр юм. Тиймгут
validation өгдөгтэй бүр. Тиймүүд ингээд бас нэг асуудал нь яг биржгэр үгүй. Яг энэ хэсэг нь бас юм сонин. Яг энэ цав хэсгэн дээр юу. Тэндээ би амар secure байгаад байгаа байхгүй. Харин тийм ээ. Нэг. Яг нэг байна. Тийм үү. Тийм яа. Нэг өсний лазерт орно ш. Илүүсний лазерт орно ш. Тэнгүүд цайруулт гээд давхар лазер явдаг байхгүй. За. Тэр амар өвддөг зам юм. Тэгээд нөгөө хүн ярьснаас шалтгаалдаг гэсэн. Биш нэг таньдаг хүн тэр хамт орсон. Тэгсэн чинь манай тэр хүн өнжөөсөө даж үйлчлэгч ерөөсөө өвддөг юм байна гэдгийгсэн байхгүй юу. Тэнгүүд минийх амар өвдсөн байхгүй. Тэгээд би яг хүн-хүнээс л болт юм байна. Арснаас л болт юм байна л та гэж бодсон. Тэгээ минийх амар өвдсөн учраас нэгт өвдсөн учраас хоёрт үнэтэй учраас би ингээд энэ өнгөтэйг байна. Үгүй байж гэгдээ. Гэхдээ одоо чиний өнгөө цайруулмаар байгаа чинь партнертаа зориулж цайруулж байгаа юу? Үгүй би өөрөө бас нэг юм те сайхан ихэлтэй баймаар байна. Сайхан цагаан яган бууж гармаа. Юмт би бас яг чиний хэлгээр өөрөө ч бас ингээд юм амар тэр нөгөө juicy нэг юм pink ягаан яг перфект тийм байх ер нь бол хэцүү л дээ. Гэхдээ өөрөө ч хармаар партнертаа ч харуулмаар санагдангууд яг нэг юм. За. Одоо нөгөө тэр ажилдаа. Сайн байхад бас үгүй. Үгүй харин тэгээ бодсон чинь зүгээр хүний нөгөө таашаа тавах юм өөр л юм байна л та тий. За. Өнгөний бус ингээд нэг юм хөдөлгөөний тий. Ямар ч үе юм тийм биз дээ. Үгүй юм уу? Үгүй харин тийм л ах. Би орно. Тэр дээр ингээл гарлаа гэхэд яг нэг юм анхны сэтгэл гэж төрнөөс дээ. Тийм гоо миний харин асуулт яг тэр амар тэгж бүр нотис хийдлээ ширтэлцдэггүй биз дээ. Нэг тийм доошш надрал хараад шиг байдсан шүү дээ. Үгүй гэхдээ одоо өөр Окей л. Ингээд Яй. За би дэрэг нэрлээ. Онцгой бодсон дээр айгу. Айгу асуудалтай юм уу гэж бодсон юм аа. Онцгой бодсон бол байл та. Тэр тас авдах юм байна. Вау, яг нэг юм яг энэ мөчөд би яаж хүлээлгийн өрөөний хоёр секси тухайд 100 дугаар хийсэн юм бол гэж бодож байна. Oh my god. Бид хоёр зүгээр би эргэтэн ярих гад ярьж чадахгүй. Тэр хоёр ер нь яг ямар левелтэй ярьдаг вэ? Амар деталь дугаарууд байдаг штеп. Тийм үү. Секс яаж хийсэн тухайгаа ч юм уу. Тэр залуу намайг тэгээд би тэгүүлээд тэрийгээ ингээд гэж. Вау. Тийж ярьдаг гэж бол. Ямар мундаг юм бэ те. Амар мундаг. Би тоёрсан. Inside joke гэдэг шиг. Нүд рүүгээ хараад гэсэн чи. Гэхдээ нөгөө тийш хараад ч шиг. Заавал тэр хиймээд тэрэндээ дуртай. Инээж яагаад өгцөн байна гэж байхгүй үстэй. Яг өгч байгаа шиг мэдрэмж төрөд байгаа. Амьсгалж чадахгүй. Йоо. Тэрэндээ дуртай. За тийм нэг пост үтсэн юм аа тэгээд тэр сайтыг тайс оруулсан. Яй. Оо тэгсэн тэр нөө юу шал юу ч болоогүй юм шиг тийм. Нөө юуны
илүүлүүлсний лазерны тэр нөгөө нэг яг зөвхөн сууг важина хоёрт нүг байдаг хгүй. Цариулах лазер тэгээд давхар явдаг хгүй. Тэр хэр үүдхтэй? Тэр нөлөөтэй юм бэлээ. Харин сул тал нь үнэтэй. Хэд? Би одоо жишээ ингээд бүтэн биеэр оронгууд 500 болдог хгүй. Үнэтэй өстэй гэхгүй. Тэгээ хитэн удаа орох хэвтэй юм гол нь. Нүгснийхээ ургалтаас шалтгаалах юм бэлээ. Тэнгүүт минийх ургаад байгаа. Хамгийн сонин. Тэнгүүт яг хамт орсон хүмүүс маань одоо ингээд орхоо болцсон. Ингээд сайхан урахгүй байна гэд яваад байгаа хгүй. Шудраг ёс. Хүний уралтнаас болт юм байна. Онцлогоосоо болох юм байна тий. Тэгээд би нөгөө орхоос өмнөөс зөндөө судлаад хүмүүсийн пост комментүүдийг зөндөө харсан. Тэнгүүт хүмүүс ингээд наа чи худлаа юм бэлээ гэл. Үсний лазуурлаа юм бэлээ гэл нөгөө өдгөн болохоор миний хурхаа болцсон штэ гэл янз бүр. Тэгэл би ойлгосон яг тэх нугаас аргагүй мэн хүний үсний одоо нөгөө болцоо тий ургалт арсны онцлог амар хамаатай байна. Тэгээ би одоо бүр яг болчий гэхээр өдийг хүртэл амар их мөтөлчөд байгаа байхгүй. Харин тийм ээ тий. Тэнгүүт ингээд чи хосоо хид орсон баг. Би 5 6 орцсон. Надад гар хөөл үнэхээр хамаалга. Жайнач хамаалга. Зүр суг болчмоор байгаа байхгүй юу? Миний нөгөө үсний лазерт орсон зорилго болохоор тий ер нь бол суг ихнийх нь. Тэгээ ингээд сайхан танк топ мод тий 100 мөн тий сайхан. Яга заавал халуун орн руу явахаар аллаа. Вакс хийлгээл. Вакс хийх ёстой байт юм өгсөн гэж бодоол. Гэж хэлсэн үг нь. Тэгснээ явандаа за нэрээ бүтэн биеих байвал бүр амар юм уу гэж бодоод орсон байхгүй юу. Хэсэгжилж орж болох юм байна. Хэсэгжилж орж болох. Гэхдээ юу юм уу? Тэр нөгөө үсний лазерт орохдоо заавал цайруулах лазерт нь орох хэрэгтэй юм уу? Оогүй. Цайруулахын дангаар нь орж болт юм уу? Мэд болох баха. Болох баха. Тэгвэл судалж үзмээр юм байна тий. Тэгээд минийх ямарч үсэн суугуулаас хөрхөн нилийн жоохон бор байсан. Бас бор байсан. Тэгээд одоо яг нэг 5 6 оролтын дараа харахад бол үс яг уу ер нь бол хамаагүй байх хэвчэн. Хамаагүй байх хэвчэн. Гэхдээ би эсвэл амар юм өндөр хүлээл тавьсан юм уу бүү мэд. Тийм юм уу? Ямар ч бас ургаад байгаа. Тэгээд нөгөө ижлэгэн орж хэлсэн хүн маань шаардлагагүй нэг 3 улиралдаа ганц мань зорхол болно гэсэн мэсэнгээ яваад байгаа байхгүй юу. Тэнгүүт минийх ингээд 21 оныгийн дараа дахиад ирээрээ. Тэнгүүтээ бас одоохондоо 500 мянга албилаа гэсэн шиг л одоо байж штэ. Тэгээд юу юм уу? Нөгөө лазерт орохоос өмнө хусдаг штэ. Тэгмэд хусах чамд юу байдгүй юу? Яг бикини хэсгийг. Бикини хэсэг амар юу тий. Амар юу. Би нөгөө өөр газараас очиж үзсэн юм уу? Газартай байгаа мó гэж бас сүлээд жоохон бодож байна. Тэгээ нэг жоохон гайгүй мөнгөтэй болохоор гэсэн. Арай нэг өөр газар орж үзээд ижлэгэн өвдөж байвал надад өвдөж байгаа л асуудал байна одоогор. Тийм үү. Тийм. Хэр амар яаж байгаа юм шиг өвдөлтэй. Би бол өөрийгөө заяа ингээд нэг юм өвдөлтөнд төсвөртэй юу гэж бодож байна. Амар төсвөртэй гэж боддог байхгүй юу? Гэтэл өвдөд байна гэж юу? Тийм. Нөгөө лазер ингээд нэг юм цохоод байгаа штэ. Тэрний нэг долгионыг нэг юм хүч байгаа юм шиг байна. 1-5 ч юм уу maybe тэ хийдэж үү. Тэгэнгүүт ингээд намайг өвдөд хаар нэгээр ороод байгаа байхгүй. Миний ойлголтоор. Уг нь бол ингээд 5-аар орчих юм бол одоо нөгөө манай тэр хамт орсон хүн нөгөө өвдөхгүй болохоор 5-аар maybe орцсон. Тэгээд цөөхөн ороод одоо ингээд гайгүй болцсон юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Миний өвдөд байгаа болохоор нэгээр орж байгаа учраас яг нөгөө 5-аар орсон шиг зогсохгүй. Тийм л асуудал үүсэж. Чи гэрийн лазер туршиж үзчихсэн үү? Нөгөө гэртээ хүн өөртөө хэрглэж болдог. Би хизээлээ 2 3 жилийн өмнө аваад тэгээ би бикини суу могондоо хэрэглэхээс айгаад тэгээ хөлөндөө хэрэглэдэг гэсэхгүй амар нөлөөтэйсэн. Тийм үү? Бүр ингэ хилтэд зогсдог. Гэтэ одоо яг ийм салууны лазер арай хүчтэй эсвэл нэг ийм түрлэг мөрхлэгтэй арай ондоо байдаг штэ. Тэгээд ирэхээр бүр нөлөөтэй гэж магадгүй. Тэгмээд миний хэрэглэдэг тэр бүр амар нөлөөлттэй байдаг. Тэгэхээр минийх бас юу хурдан эсвэл яадаг гэж магадгүй л. Нэр зогсдог гэж магадгүй. Үгүй бас нүрээ лазер дулж үзсэн үү? Үгүй. Нүүрэн дээр ч юм бас ингээд амар их жижигхэн шар усуу харин шүү дээ. Тэгээд сүүл нөгөө манай арсны ментор миний арс ингээд юунд дэжиг болцсон байсан байхгүй. Тэгээд нөгөө аппаратн дээр орсон чи ингээд юм өсөд толб ихтэй байна гэдэг гараад тэнгууд ментор ингээд гараад ягаад та аппарат ингэж гаргаад ингээд харахаар арс чин зүгээр ягаад ингээд байгаа юм бол гэснэ. Чи ингээд ойрцтой гэдэг ойртод үзүүлсэн чинь чиний нөгөө нэг шар миний шар ус харахгүй гэсэн. Тэр чинь шар байдгүй юм шүү угаасаа. Тийм үү? Минийх ч гэсэн хар штэ. Тийм үү? Тийм. Гэсэн. Наваа би нэрэл төсөж амьдрд юм хайшаа хоёулаа те. Би ч бас ингэж тэгсэн. Түгэл зүгээр гэсэн. Тэгээ ингээ нэрийн эсийн дараа ойр таарсан ч ингээд жижигхэн богинохон бол биш. Тэгээ арай жоохон уурт тэгээ амар их байсан байхгүй. Тэгээ ер нь л би жоохон үсрэхээ гэлтэй. Тэгээд ментор маань чи илүүлүүлсийн лазерт ороод үзээрэй зөвхөн нүрэндээ орж болтیں۔ Тэгээ хамаагүй юм тойлгоор өнгөн жигэд тэгээд нэг серум арс арчилгааны бүтээгдэхүүн хамаагүй юм хурдан шингэдэг болчдөг. Ийм өстэй байхаар нэг
арьс руу шингэхээс өмнө эхлээд үсэн дээр шингэчээд идэг. Гинэ. Тийм үү. Арьс сэрчилгээ бас асуудалтай. Зүү. Харин. Гэтэ ер нь л таалагдсан надад. Тийм үү. Тийм нүрнийхээ гойс. Гинт чиний арьс амар өсгүй юм шиг санагдав. Тийм нүрнийх бол дэвч юм бэлээ. Тэгвэл би юу яая? Тэр цайруулах лазерыг сонирхож үзье. Өвтгөлтэй гайгүй юм бол минийх бол амар өвдөж шүү дээ. Би бүр ингэ зүгээр атгах байгаа юм шиг өвдөж байгаа юм. Мэдгүй тэр одоо ямар өвдөлт юм бол гэдэг. Ингэн Нэг юм цочоолгоо юм таталтгүйд нэг юм цэглэхэн цохиулж байгаа юм шиг нэг. Зүг. Тийм ээ нөгөө юуны лазер ч гэсэн ингээ хүчтэй дээр нь тавиул ингээ амар олон юм жижигэн зүгээр ингэж байгаа юм шиг өвддөг. Тэгээд бикинисгийн тийм өвдөлт хэр ахыг мэдгүй л юм л та. Хүл мөлч юм бол бас гайгүй шүү дээ. Тэсгэж тий. Зүг. Сонноос ингэсэн заяа. Би чинь ер нь ингээд яг итгэвтэй им уугаад батгаа дарыг гэж им уугаагүй нөхцөлд биш дээ. Миний арьсан дээр нэг юм хүндүртэй батга байхгүй өдөр байдгүй байхгүй. Огт байхгүй заяа. Огт байхгүй. Тэгээд им ууж иж амар тайжгүй болдог. Тэгсэн чинь сүүлийн 14 хоног миний арьсан дээр юу ч гараагүй. Заяа амар сонио. Арьс сонсчод гарчдээ шүү. Харин тийм. Тэгээд би нэгдэж яг скин кер бүр нэг ч алгасаагүй заяа. Нэг ч алгасаагүй. Алгасчдаг гэсэн байхгүй юу? Ингээд юм. Тавар зөвлөгээ юу? Үгүй ер нь скин кер. Одоо ингээд нүрэ бодаагүй өдрөө. Нүрэ бодаагүй нэг өдрөө шүү дээ. Тэнгуутаа би за нүрэ бодаагүй юм чинь гэж шууд унтцдаг гэсэн байхгүй юу? Тэгээ яг одоо болохоор 14 хоног огт гараагүйгээл би нөгөө Gemini-тай ярилцахгүй юу. Тэгээ би болохоор нөгөө нэг апп дээр нөгөө юугаа хөтэлдэг. Сарын нэмдээ хөтэлж байгаа шүү дээ. Тэнгуут тэр ингээд нөгөө нэг минийх ингээд эрх төгцсөн байсан явуулна л. Тэгсэн чинь би ингээд яг тухайн үед эрэхэд 7 хоног дутууч лөө. Тэгээ тухайн үед яг миний нөгөө нэг тэр апп дээр нэг юм юу гардаг штеп. Дааврын левелүүд ингээд гардаг. Тэгээ дааврын левелүүдээ миний одоо яг дааврын левел юм байна. Тэгээд миний арьсан дээр одоогоор 12 хоног юу ч гараагүй байна. Ямар учиртай юм бол гэдгсэн чинь яг тухайн үед явуулсан болохоор одоо нэг хит хитэн дааврууд нэлээд өндөр. Тэгээ тэр дааврууд өндөр байх үед угаасаа арьсны калоген бүр ингээд амар гоё ингэж шахагдаж гарч ирж байгаа учраас таны арьсан дээр юу ч гараагүй байх магадлал өндөр байна гэдэг байхгүй. Тэгээд тэгвэл би 7 хоногийн дараа миний биенээ мэрнэ. Тэгээд 7 хоногийн дараа биенээ мэрэхэд гормон маань ямар байх юм? Тэр үед юм гарах магадлалтай юу гэдгсэн чинь яг ингээд юм ирэхийн өмнөх 7 хоног бол хамгийн батга гарах эрсдэлтэй үе. Тэр эрсдэлтэй үе нь болохоор одоо нөгөө нэг амар өндөрөөсөн коллаген ялгаруулад байгаа дааврууд шууд ингээ унаад эхэлдэг. Тийм болохоор тослог ихсээд ингээ батга гарах магадлалтай. Тэгээд яг юм ирснээс хойших үе бол бас амар гайгүй болчдөг. Нөгөө буцаа дааврууд баг багаар өсөж эхэлдэг гэдэг. Тэгээ хэрвээ та яг юм ирэхээсээ өмнө чиний над батганууд чинь гараагүй хിവэрэ байвал чи яг скинкерийнхаа учрыг олцсон байна. Нэг ч өдөр алгасаагүйд чинь бүх юмны учир байна гэдэг тэгэхгүй. Тэгээд өнөөдөр миний биенээ мэрсэн. Тэнгуут ингээд юу ч гараагүй. Ингээд хүннүүртэй батга нэг ч байхгүй. Тэгээд мэдхгүй. Би учрыг нь олцсон юм уу гэж бодож байна. Яг скинкерд үнэхээр учир байна гэж үү? Би яг юуг зөв хийгээд ингээд байна гэд асуусаахгүй юу? Тэгээд тэгсэн чинь ер нь л яг нэгт алгасаагүй ингээд яг тогтмол байгаад хоёр зүгээр яг чиний ингээд тогтмол ингээд маш олон сайн бүтээгдэхүүн хэрэглэснээс ч юм болоод нөгөө нэг юм даавар одоо ерөн дээр юм гарч байгаа шүү дээ. Нөгөө дааврын тэр тослогууд чинь ингээд тэр бүтээгдэхүүнүүд чинь ингээд дийлж гарч ирж чадахгүй л байна гэж чи ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чи ерөн зүгээр учрыг олцсон байгаах энэ скин кэрээ үргэлжлүүлээд тэгээд яг биений юмныхаа үеэр амир хүнд бүтээгдэхүүн хэрэглэхгүй сайхан тавшруулаад байгаарэ. Тэгээ биений юм чинь дуусах үеэр чи ерөн батгандаа нэг санаа зовоод хэрэггүй. Яг эрхээ өмнөх үеийг сайхан яагаад сурчих тэгсэн амарсан. Аюугүй сонирхолтой. Нүрэ будаагүй гэдэг арьсаа заримдаа арчлахгүй унтдаг гэдэг чинь намайг жоохон шоколаа. Эсвэл скин кэр яриад миний хамгийн сайн найз. Заримдаа нүрэ байхгүй унтдаг байсан юм байна. I feel disappointed. Тэгээд одоо л байсан. Тэгэл би чи яг нөгөө скин кэр миний арьсыг имчилж чадахгүй гэж боддог төрлийн хүн шүү дээ. Тэгээ одоо ер нь ингээ бодол өөрчлөгдөд эхэлж байгаа. Наа чи ямар сонирхолтой үнцэг шүү дээ. Одоо ингээл хойлоо наар сарчилгаа ярьж штэ хаяа. Тэгэнгүүт би ингээд чиний батга бол ингээд юм шал өөр төвшин ингээд нэг юм 1000 скин кэр хийгээд ингээд ямар ч юм тий аврал байхгүй. Одоо им зэм тий тийм шал өөр юм хэрэгтэй л батга юм байна гэдэг бодлоо төрсөн байсан шүү дээ. Тий. Би ч бас өөрөө бодсон лээсэн л. Би ч бас тэгж бодсон. Чи үгүй л харин үгүй юм уу? Одоо тэгээд яг хөө ингээд Gemini-аас асуунгууд ингээд 100% яг скин кэрээр яан одоо арилан нэмчлэн гэхээс илүү зүгээр ингээд хандл хийж байгаа процесс.
Тэгээс юу байсан баха. Чиний саяны нөгөө амралт тий. Харин тийм л стресс, ажил нойр гэд бас олон юмнуудыг гоё тайминг дарсан баха. Ингээл яг төшөө намайг харьцаж гоё хэлсэн юм шиг. Яг тэгээд бодож ч юм уу хэлчихвэл маргааш нь гацдаг. За тэр юм ухарсгалах л та. Тэгэл одоо бүр. Тэгээд яг юм ирүүн дээр биш зүгээр энэ хаваар юм гарч байгаа. Гэтэ ингээд нүүрэн дээр юм гарахгүй бол бус хэсэг нь надад бүр хамаалга. Гол нь ингээд нүүрнээс бусад хэсгээр минийх дээр юу ч гардаггүй заяа. Ингээд нуруу ингээд зөв нүүрнээс л бусад бүх газар гарсан ч хамаагүй гэж би бараг боддог. Харин тийм. Би бас чиний батхыг яагаад өөр гэж боддог вэ гэхээр надад гарахтаа миний батх нь толгойтой гардаг байхгүй юу? За. Тэнгүүд би тэр толгойтой батхыг нэг бол одоо наалт наачин эсвэл хатаагч түрхэх чинь тэнгүүд нөө толгой нь ингээд нөө идэтэй хэсэг нь л зүгээр болчих юм бол ингээд өөрөө аяандаа ингээд нөө dark spot-ны юм зам түрхэл гайг болоод нэг юм хандлигээс сурцсан байваа. Тэгсэн чинь нөгөө нэг ирүүн дээр нэг хэсэг юм амир гарч эхэлсэн гэдэг нэг ярьсан да. Тэр үеэс надад нэг юм толгойгүй тэг нэг юм том хүндүүртэй ерөөсөө нэг юм яах миний урд хожид харж байгаагүй батга гарч эхэлсэн байхгүй. Тэгэл нөгөө наалтаа нааж үзээд нэмэргүй хатаагчаад өрхөж үзээд нэмэргүй окей анда яг энийг яриадсан юм байна гэж бодлоо. Харин тийм амар сонь шүү дээ. Тэгээ одоо болохоор миний одоо нэг 2 жижигхэн юм шууд ингээд өглөө босоод ирэхэд идэ найл идэм бэлэн болсон нэг юм бод тэр одоо яг батгуу. Юу гэж байгаа. Миний батганы ойлголт ч тэр шүү дээ. Тэр мэр чинь миний үед бүр юу ч биш заяа. Тэгэл өглөө өнөөдөр босоод ирсэн чинь нэг юм 2 жижигхэн ингээд аль идэ гарцсан заяа нэг юм юутэй. Тэгээд энэ хоёр юу вэ гэж. Үдэлт гараа гэж гарч ирж байгаа юм чинь. Тэнгуут яг миний үед батг гэдэг ойлголт чинь бүр ингээд яг яахан мэддэхгүй ингээд хөрөнгөт хүндүүртэй. Ингээд тэгээд байгаа л гэдэг. Харин чамд яг тэгдэг одоо чи наалтаарч зүгээр болохгүй харин тий. Тэг яг албаар ингээд шахвал сорив үүснэ. Тэнгууд хүлээгээл тэг арай гэж юм толгоон цухуугаад батг наасан ч батг нь татагдаж идэн татагдаж гарч ирдэггүй. Тий. Гэтэ одоо яг тийм батхыг хараагүй би бол 14 хонч байна. Тийм одоо миний яг энэ дэр нэг тийм гарсан байхгүй ерөн дээр. Тийм ээ. Тэгээд би энийг гарсан байгаа дээр нь яг ингээ гэж утсан. Нөгөө ментор манай ментор жоо хайлж маяла заагуулга юм шиг үлээ л дээ. Гэхдээ та ингээ завтай болохоро би яг ийм батхыг хандл хийж чадахгүй байна. Яаж энийг ингээ нэг юм те зүгээр болгох юм бэ гэдэг юм асуугаад тэрийг нь яг хэрэгжүүлж үзээд нэг юм трак хийж бичээд нэг тийм юм хийж үзье гэж бодож байна. Тий. Тэгээ наад бол чи ингээд гол нь ингээд идээгүй байхаар толгойгүй байхаар ингээд будахад арай цэвэрхэн юм шиг хэрнээ. Яг ингээд будгийг ингээд нэг юм сэн хураашуулаад дундаас нь ингээд нэг цөмөлж гарч ирээд тойроод нэг юм. Тэр нь амарсан. Skin care дээр тийм апдейттэй байна. Лиг дуусаад лиг бит хоёрын ажил юм шиг л ярих юм байна. Тийм. Апдейт өгөөл. Тэр нөгөө нэг хоёлаа нэг аль подкаст нэрлээ бараг цагийн 30 сарийг гээд 30 минут ярьсан. Нэг хүнд орно сүүлийн 30 минутаас юу ч ойлгосонгүй тэгтээ сонслоо гэсэн. Хэвээ яа. Тийм лиг дуусаад бит хоёрын дэмждэг баг бит хоёрын. 9-ийн дэмждэг баг. Өөрөө нэрээ айгүй эрт татсан санагдах юм. Онсон байдаг юм аа. Яг нэг юм токсик найз залуу шиг санагдсан надад. Тал миний хувьд. Тэг ингээд нөгөө өөр багуудын тоглолт Монголыг харахаар угаасаа ингээд амар сайн байгаа хгүй тий. Тэнгүүд угаасаа л плей-офф эсвэл финалд ингээд амар өрсөлдөөнтэй тий амар гоё тоглогчид амар гоё өрсөлдөөн л хармаар штэ. Тэнгүүд метал угаасаа яг энэ жил бол энэ төвшөнд байсангүй. Тэгэхээр хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь л энэ юм байна гэж утсан ч хэцсэн юм уучид ингээд үзээлсэн. Тэг сүүлийн юуны тоглолтыг очиж үзсэн шүү дээ. Тэр vibe ямар байсан бэ тэр? Тэр гонигтайсэн. Тэгээ уг нь бол ингээд тэр тоглолтыг хожсон бол ингээд гарчих бүрэн боломж байсан байхгүй юу? Ганцхан тоглолт шүү дээ. Тэгээд одоо тэрэн дээрээ очихгүй байх гэхээр л одоо тэнгуү цай бид хоёр өнөөдөр нөө юу бодонс юу хоёрыг үзчихэд ирж байгаа байхгүй юу? Miners. Тийм Miners хоёрыг тэнгууд ингээд металлаас өөр багийн тоглолтын ингээд цаг үнэхээр явж өгдөг заануудаа. Бүр ингээд мянга өнөөдөр бол үнэхээр алдцлаа шүү дээ. Бүр ингээд амар өрсөлдөөнтэй амар гоё байхгүй. Тэг ингээд үзэхэд кайфтай гоё байгаа хэрнээ л ингээд цаг нь явчихгүй 3 минут гэл. Металлыг болохоор ихлүүлмэгүй ингээд аргаар 1 минут болсон байдаг за бүр яа тэгэл. За би энэ багийг дэмждэг юм байл та л гэж бодлоо өнөөдөр. Би тэр мэдрэмжээс айгүй хурдан гарсан шүү дээ. Надад өнөөдөр айгүй сонирхолтой л байлаа. Тийм. Өнөөдөр тэгээ миний дэмжижсэн 2 баг хоёлаа хожигдчихлоо. Шанхрууд Miners 2. Brothers Miners. Brothers. Тийм. Би тийм подкаст боцоллоо дагаар. За бид хоёр цэнэглэгцэн, камерч цэнэглэгдлээ. Бид хоёр цэнэглэгдлээ. Завсарлаж байх хооронд бид гурав айгүй химэрлээ.
чухал юм ярьлаа. Back to the topic. Би тэр төвшөөгөөс асуулаа. Сая ингэсэн байхгүй юу? Нөгөө нэг түрүүнийхээ сайтыг үзүүлээд тэгээд төвшөөгөөс түрүү хэлснээр ингээд бит хоёрын бодол тийм байгаа боловч эрэгтэй хүн талаасаа ер нь яг ямар байдаг вэ гэдэг талаар төвшөөгөөс асуусан. Тэгээд тэгсэн чинь өнгө болон хэлбэрийн хувьд ер нь бол асуудалгүй байхгүй л гэж. Тийм байдгүй юм байна л да. Тэгээд бид нэр жоохон амар өөртөө хийгээл. Харин тийм. Тэгсэн чинь тэгээл ингэсэн чинь ингээл. Ингэж ярих нь зөв буруу гэсэн би сайн мэдэхгүй юм зав. Гэтэ эрэгтэй хүндч дээр эмэгтэй хүндч дээр хайртай хүндээ яг нэг юм нөгөө хайртай хүнийхээ төлөв өөрчлөгдөх гэх юм уу. Хайртай хүндээ гоё мэдрэмж өгөх гэдэг нэг тийм өөрчлөлтүүдийг хүсдэг юм шиг байгаа. Тэгээ би жишээ нь одоо чамайг түрүүн ингээд энэ яриа эхлэхэд партнер маань гэд миний юу гэж бодох нь хамаагүй партнер маань тэгээ бодчихвол яах юм гэж ярингууд чинь тэр хүртэл болохоор би нэг өөрчилж чадахгүй юм чинь тэгээ угсаал ингээл ирээстэй тийм юм чинь одоо тэгээд угаасаа ч анхаарлаа хандуулгаа болцсон болохоор ч тэр яагаад энэ чухал үлээ гэж бодсон чинь чиний тэр point бид нар ингээд юм өөртөө ингээд контрол хийж чадахгүйгээр ингээд тайртай хүндээ таалагдахын тулд юмнууд хийдэг штеп. Тэгэхээр бас наа чим бодууштай юм байна гэд тальд бодсон юм аа. Гэтэл эсрэг талд партнерт бол үнэндээ бас үнээр хайртай бол хамаагүй байдаг байгаа байхгүй. Тэгээ бас төвшөө хэлсэн. Хоёлынгийнх нь одоо их багш юм аашаа тий. Тийм pinky juicy одоо муужгаа бол хүмүүсийн нэг тий порнон дээрээс харсан амар reality биш хаа гэсэн тий. Тэг байлаач бас common юм биш байх. Гэсэн. Тийм биш тэ эсрэгээрээ одоо ингэж би төвшөө одоо бүх мэдээчүүдийг бүсээ мэддэг юм уу аашаа. Тий. Биш ах гэсэн ч гэж ааш тий. Тэгээд эсрэгээрээ одоо ингээд эмэгтэйчүүд жишээлбэл өөрийнхөө тэрийг энийгээ бодож байгаатай адилхан эрэгтэй хүмүүс бас нэг эрэгтэн байгаа да. Тэгмут яг би зөрүүлээд одоо эрэгтэй хүний тэр хэсгийг харлаа гэд ямар ч байсан надад бол асуудал байхгүй гэж би бодож байгаа хэрнээ яг өөр дөрөө амир ингээд стандарттай байд. Тэр нь амир түүхтэй. Сая тэгээд камер унтраад цэнэглээд бид гурав ингээд тий заалтай гурав биенийхээ хардсан гоморхон байна. Тэгээ ярьжсэн аа яриа хөрвөөд би андаас асуусан чи анда ингээд эрэгтэй хүний хувьд те тэр үс өнгө те ингээд хэлбэр үнэхээр хамаа байдаггүй гэж аахгүй. Тэнгүүд чамд өөрт чинь партнерын чинь ингээд хайртай бол ямарч фэдлиг байхад ягаад өөр хийгөө хамаатай байна. Ямар нэгэн бодолт нь өөрчлөлт орно гэж бодоод байгаа юм гэж бид хоёр дүгнэлээ. Тийм нөгөө өнгө хамаагүй хөдөлгөөн хамаатай гэдэг шиг. Саяны буцаад энэ топик руу ирсэн шалтгаан түрүүний завсарлаж явах үедээ ярьсан нөгөө эрэгтэй хүмүүст хамаагүй байдгийм биш үү? Хамаагүй байдгийм байна. Гэхдээ бүх эрэгтэйг бас төвшөгийн бодлоор эрэгтэй хүмүүсийн бодлыг төлөөлөх гэдэг байгаа байхгүй. Хамаатай байдаг ч яж магадгүй. Хамаатай байдаг байсан байлаа ч яах вэ? Тэгэл тэр хүн өөрт нь хамаатай бол тэгэл хаалцахгүй sorry гинэ гэж үү? Тийм тэгэл шууд биш юм аа гэхэд ямар нэгэн байдлаар өөрт нь үнээр тиймтэй одоо болох хэмжээний шалтгаан мөн бол хэмжүүр мөн бол тэгэл болох байлгүй тий. Нөгөө эмэгтэй ч гэсэн өөрийгөө тий ужайна бүсигийнхаа мөнгөөр зурлангаа дуурах гэснаа тэр хүнтэй байгаад байхгүй тий. Тийм юм хүсэхгүй шүү. Надаа ингээд хэлбэр ерөөсөө ямар ч хамаагүй заяа. Би тэгтээ нэг амар од хэлбэртэй угаасаа юу харж байгаагүй. Тиймүүд чамд хэлбэр чухал гэсэн үү? Эрэгтэй хүний юу? Харин надад чухал нь цаашийн зур надад одоо чинь би ингээд юм ужайна ингээд ямар ч хэлбэртэй байсан надад зүгээрээ гэд би ингээд нэг юм хэлж чадахгүй зүйл шүү дээ. Гэтэл ингээд эрэгтэй хүний бэлэг эрэгтний хэлбэр гэсэн чинь надад би ингээд зүгээр штэ гэд нөгөө важайна дээр хэлж байгаа шигээ зүгээр штэ гэж хэлж чадахгүй байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм жоохон хамаатай байх гэдэг аастай. Тийм байна. Тэг би төвшөөс өмнө нэшээс тийм ч амар abnormal юмтай таарч үзээгүй л дээ. Юм. Тэг ингээд зүр төсөөлөхөөр мэдгүй яа яг зүгээр биш байх юм шиг л нэгдэж чинь. Тийм үү. Би болохоор ингээд яг хэлбэр штэ хэмжээ биш. Хэлбэр ингээд ямар байх нь хамаагүй заяа. Гэхдээ яг ингээд одоо хийх үеэр ингээд тэр хэлбрээс нь шалтгаалаад асуудал гардаг бол тэр нь асуудалтай. Тэрнээс биш яг ингээд харагдах байдал нь өстой хамаагүй баха. Гэж би бодож байна. Нэрээ юу штэ. Би нөгөө павчнуудаа хөрхөн 3 сарын 8-ны өмнөхөн 3 сарын 8 болох жоо юм штэ нэрээ. Яа би нэг вебтэй ярьсан. Тэгээд гайгүй болчих юм шиг байлээ. Тэгээд би нүг авсан зурнуудаа голоод байгаа гэдэг жисэн штэ. Тэгээд better option байхгүй байгаа болохоор байгаануудаа юу. Тийм байгаануудаараа зүтгүүлэл гэж бодож байна.
Тэгээд зурагнууд маань хэдий надад таалагдахгүй байгаа ч яг бүтээгдэхүүн маань бол бүр бид дөрөв үнэхээр хөөрхөө гэдэг тайлбар бичнэ гэж байна. Би тэр зургийн хальт харахад надад бол зүгээр л зурагнууд ч гэсэн тэгсэн. Тэг яг хийж байгаа хүндээ таалагдахгүй байх чинь л доо. Харин тийм ээ. 3 өнгөтэй 1 өнгөнд 50 ширхэг байгаа. Одоо бэлнэ. Тэгэхээр нийт 150 ширхэг гэсэн үг. Instagram нэгдэх юм уу? Эсвэл чи Instagram дээр явах юм уу? Вебсайт Instagram нээчихэл гэж бодож байна. Нөгөө миний амар сонин. Энэ одоо чат request дүүрнэ гэж байдаг юм уу? чат ирэхгүй байгаа юм. Тийм ингээд одоо хүн зарим газар мазар ингээ уцаар ярьдаг байхгүй та чатаа шалгаад өгөөч гэд. Тэг ингэ шалгахаар юм байхгүй. Тэгээд би эсвэл зарим нэг тохиргоог нь яатсан юм уу бүү мэд. Тэгэхээр өөр дээрээ явуулчулууг нь ихний ээлжинд амрал байх бах. Тэгтээ чат хэрэггүй байвал тийм яах гэж бодоод Instagram хаяг нэгээд тэгээд веб дээрээс захиалгууд аваад тэгээд хүргэлт нэг 24-48 цагт очих байх гэсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна да. За дуусахгүй. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Өнөөдөр хэдүүлээ сайхан хов бишээ сайн ярьлаа. Дараагийнхаа дугаар дээр нэг гоё сэдв болъё. Хөрхөн сэдвүүдээ олоод ярилццгаая. Тэгээд одоо чи юу лээ 3 сарын 8. 3 сар юу? Вау. Хойло баг өнөөдөр 28 гэж энэ 3 сард ордог байна. Тийм шүү дээ. Энэ баг 3 сарын 8-ны дугаар юм шүү. Хойло 2 сард дугаар орсон уу? Цагаан сарын саяны Inferno-гийн дугаар орсон. Сард яг нэг дугаар хийгээл явах юм байна те. За явах. Болно доо. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.